Монголын сайн дурахны төв сүүлийн 20 жил ингээд үйл ажиллагааг хийгээд зохион байгуулад явж байна. Тэгээд энд хөвгүүдийн оролцоог харахаар нэлээд одоо сул байгаа юм. Энэ нь болохоор нийт оролцсон охид хөвгүүдэд харьцуулаад үзэх юм бол нэг 30 орчим хувьд нь л хөвгүүд ингээд үйл ажиллагаанд оролцож явж байна. Тэгэхээр энэ оролцоонд яаж сул байгаа юм болоо? Хөвгүүд ягаад дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа юм бол гэдээ бид нар эрэлхийлэх тийм шалтгаан байна. Бид нар энэ оролцоог яагаад сул байгаа юм бол тэгээд юунаас хамаарат хөвгүүд маань нийгэмд ингээд дуу хоолойгоо хүргədэггүй, сайн оролцох идэвхтэй биш байна гэдээ ингээд үзэхээр хөвгүүд өөрснөө ирэхээ бас мэдэж байгаа юм болоо. Хөвгүүдийн одоо хувьд нийгэмд ямар асуудлууд тулгарсан болоо гэдгийг бид нар тэдэнд хэлэх хэрэгцээ ингээд гарч ирж байна. Бидний олж байгаагаар бидний ерөнхийд нь ингээд маш энгийндээ харж чадж байгаагаар бол хөвгүүдийн хувьд маш их үүрэг нь өндөр байдгийн байна. Нийгэмд эзлэх дөрүүд бас их ялгаатайгаар бид нар энийг одоо бий болгоцсон. Тэр дотор маань байх гэж бас их тийм хүнд ачааг нуруунд дээр үүрдэг юм байна гэж бид нар харж чадж байна. Тэгэхээр статистик тоо мэдээллүүдийг харахаар хүчирхийлэл гэмт хэрэг толбогдож байгаа өсвөр насныхны дунд хөвгүүдийн эзлэх байр суурь нэлээд өндөр байна. Мөн хорт зуршил, эрүүл мэндийн асуудлаар бас хөвгүүдийн одоо эзлэх байр суурь бас л өндөр харагдаж байна. Морь унжаага, хөдөлмөрийн мүлжлэг, хөдөлмөрийн хүнд нөхцөлд байгаа ингээд хүүхдүүдийг харах юм бол бас л хөвгүүдийн тоо өндөр байна. Жишээлбэл одоо хамгийн сүүлийн судалгааг харах юм бол нийт Монголд морь унж одоо уралдаж байгаа хүүхдүүдийн 96% нь бол яг л одоо хөвгүүд байж байгаа жишээ нэ. Тэгээд харилцаан дээр нийгмийн одоо байр суурь, оролцоон дээр гэр бүл дотор бас л хөвгүүд дээр маань тодорхой дарамтууд, тодорхой дааж, давхад хэцүүвтер үүргүүд бас ингээд явж байна. Энэ нь бол ээж аав бид нартай бас нэлээд хамаатай байдаг. Тийм учраас бид нар хөвгүүдийн эрхийг ойлгуулах үнэхээр том орон зай байна. Энд тэр хүмүүс өөрөө өөрийгөө хэрхэн хамгаалахын, өөрөө өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хэрхэн дуу хоолойгоо нийлүүлэх юм бэ гэдэг дээр манай байгууллага бол бас л одоо үндсэндээ бид нар ингээд тийм тогтвортойгоор үйл ажиллагаа явуулах зорилго маань ингээд холбогдож байгаамаа.